Сайн бацхан нөхмөн үзэгчтэй манай Бэлгүүн нуус товчоо подкастын маань 2026 оны анхны шинэ дугаарыг үзэж та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За бид нар маш олон сарын амралтын дараа, олон урт хугацааны дараа үзэж та бүхэндээ эргэж ирж байгаа учраас та бүгдийг их удаан хүлээлгэсэнд бол бас бид нар зүгээс хүлцэл өчөж байна. За өнөөдрийн Монголын түүхийн дугаарыг үзэж та бүхэндээ ярьж өгөхөөр судлаач Бэлгүүн. Сууч. За тань шинэ оны мэд төргий. За шинэ оны мэд төргий. Тэ. 2026 оны мэд. Тэ. Та хол их удлаа. Яагаад одоо их удав? Хүмүүст юу гэж хэлэх вэ? Гэхдээ одоо яагаад удсан бэ гэвэл одоо энэ өөрсдийн гэсэн студид хайж нилээн явлаа. Тэгэл хүн амт нилээн гуйж явлаа. Арга ивэн олж явлаа. За тэгэл нэг гуйж гаал нэг арай гэж за манад ингээд одоо студид нэг байгуулад нэг яах вэ нэг студиэрээ ингээд одоо манай студиэр ингээд нэг ажилдаа гэдэг одоо мөн ч олон хүмүүсээс одоо царай алдаж явж байгаа л нэг яалаа та. Яг зөв. Ер нь юу юм бэ лээ? Би бас анзаарч байгаад студиуг олцохоор нэг гэрээсээ хөөгдсөн хүн шил болчтой юм байна те. Ерөөсөө очих газар байхгүй тэгэл ер нь ийм студ байна уу, тим студ ингээд хайгаал явна. Гэтэ бас бид нарт бас нөгөө сэтгэлийн тус тиймэр студ гаргаж өгье, ингэж өгье гэсэн хүмүүс бас гарсан те. Гарсан. Маш их талархаж байгаа тэр хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. За тэр үед ягаад магадгүй энэ үзэж байгаа хүмүүс өдөө студ олдсон бол ихтэй хийчихгүй байсан гэж бодож иж магадгүй. Гэтэ тэндээс байгаа студ маань бүр ингээ хотоос гараад уул муулын тэр үгээр нилээ хол байсан юм аа. Нилээ хол байсан учраас энэ болгон дээр бас тэр болгон бид нар энэ одоо хүмүүсийн тавьсан саналыг бас хүлээнж авахд бас жоохон төвөгтэй байсан. За ингэж явсаар байгаад ийм сайхан номтой газрыг оллоо. За одооноос одоо Бэлгүүн багш хоёрын та бүхэндээ одоо зорилго юу вэ гэхээр одоо болж игэл подкастыг нэг таслахгүй урт хугацаанд паузлахгүй явахыг хичээнэ. Тийм учраас үзэж та бүхэн бидний үйл хэрэг дэмжиж лайк, subscribe сайн дарахын дагуу доор гарч байгаа дансны дугаар дээр биднэрт сэтгэлийн тус дэмийг бас бахан ч гэсэн явуулаарай гэж үзэж та бүхнээсээ хичээнгүйл үсэж байна. За багш өнөөдөр хоёулаа Монголын түүхийн талаар одоо үргэлжлүүлж ярихаар байгаа. Над дээр бол маш олон чат ирсэн. Түүхээ үргэлжлүүлээд хийхгүй юм уу? Хубилаа яах юм? Хубилаагаа болж байгаа юм уу? Энтэр гээд их ирсэн. Тань дээр ч гэсэн бас их мэд чат ирсэн байлээ. Тийм байлаа. За тэгэхээр өмнөх дугаар дээр хоёулаа тэнцэндээ Ховлаа хаан бол ер нь Японыг дайлах шийдвэр гаргаад за ер нь одоо дайлъя. Японыг дайлаар мордё гэд. Тим шийдвэр гаргаад ингээд дууссан л да. Тэгээд хатнаасаа нэг асуудаг штэ. Чаби хатнаасаа. Тий. Одоо яах вэ гэд. Тэгэхээр чаби хатан чинь яагаад нэг юм шингэн цагаан сүүч биш юм. Ингээд тавьчдаг, ширээнд асгачдаг. Энэ нэлэнхүүдээ хальж гоочхыг батхад бол зах нь харагдахгүй их далаа тэнгист явах юм байна. Гэтэл яагаад муур гараад ирвэ? Сүү биш юмсан. Сүү гэж андуураад муур яагаад энийг долоогоод байгаа юм болоо? Энэ муурны учрыг л би ойлгохгүй байна. Тэгээ муур нь юу юм? Үл мэдтгэдэг зүйл. Төрөөчийн удаагийн дайралтан дээр чинь олон жилийн өмнөх тийм ээ дайралтан дээр чинь тааралцсан юм да гэж ирэх гэдэг. Би юм зүнч мохор сүсгтний хийтгэхгүй. Тэгтээ яах вэ? Миний их хатан болохоор би чамаас үлгэл авсан юм. Харин Камакурагийн шоугын тус руу явахгүйг би шийднэ. За яг иймэрхүү байдлаар энэ орчныг хоорондоо ярилцсан. За яг хөө тэр Чаби хатныг зүнч байсан, эс байсан гэдгийг бол түүхэнд Юаносын судар дээр бол гардаг. Гэхдээ Чаби хатан бол хамгийн хэрэгтэй зөвлөгөөг өгдөг байсан хатан байсан. Одоо их хатан шүү дээ. Харин Чингэм хан хөө энэ удаа би явъя гэж бас гуйсан. Чаби хатнаас чинь Дорж гэдэг хүү гарсан, Чингэм гэдэг хүү гарсан. Чингэм бол ер нь бол нэлээд эрдэм номтой бас зэр зэвсгийн эрдэмд их сайн ордныхоо мэрэгэн түшмэдүүдийн магтаал сайшаалыг нь хүртсэн Юаносын дараагийн жинхэнэ угсаа залгамжлах хаан хүү бол Чингэм. Харин Хувлаа хаан Чингэмийг энэ удаа явуулаагүй. Бас л явуулаагүй. Чингэм тэртээ дэргүү. Ажуу жанжин чамд их хэмиг заана биз. Уран хата жанжин ч бас их хэмиг заана биз. Энэ удаа чи хөлгүй их далаа гаталж яваад хэрэггүй. Би өөр хүмүүст, өөр жанжиддаа би найднаа гэж хэлсэн байна. Яг өдөр хүүгээ явуулмааргүй байсан тал бол би
Чингмийн өргөө. Аав намайг ерөөсөө явуулахгүй байх юм. Ёстой. Ийшээгээ ер нь явна нэстэ. Би байсан бол яаж ижээгээ тулгаа гарч гисэн явчмаар ах юм. Хаан эцэг чинь зөвийг ярьж байгаа байлгүй дээ. Чингэм эзэнтэй. Энэ удаа заавал яваад хэрэггүй. Ёст Баатар. Чингмийн багийнхан шадар. Тэг чинь жоох хүүхэд байхаас намт бэлддэг байхгүй. Тэгээд нэг Чингэмтэй хамт эрдэм ном сураад зэр зэвсгийн эрдэмд суралцаад тэгээд Чингмийг хаан ширээнд суул хажууд нь төшмөд нь болох, шадар нь болох ингээ багаас нь ингэж бэлддэг. Тэр Ёст Баатар нөө. Тий. Тэгэхээр үндсэндээ тухайн үед бол хан хүүдийн дэргэд нэг хөвгүүдийг заавал бэлддэг. зөв. Ер нь насаараа хамт байна л хүн юм байна шүү дээ. Тий. Чи одоо ингээд хаан хүү байлаа гэж уталч нэг 10 шадар ингээд яг чиний насны ойролцоо хүүхдүүд тавьчихдаг байхгүй юу? Тэг чинь хаан шилж байгаа шүү дээ. За энэ хүүхдүүдийг тэгээд багаасаа чамтай хамт тоглоод тэгээ явцдаг. Том болоод ирэхээр чамд туслаад чиний жанжин болоод чиний зөвлөх болоод явдаг. Яагад бол нэг гэрийн хүүхдүүд ч өсөж байгаа байхгүй. Хэрвээ чи санаж байгаа бол Жалаладдын 10 шадар яаж явлаа? Яг тэрийг л бодоо байж Аа байна. яг. Яг хаан хүүгийн төлөө гэж явж исэн. Ёст болон өшөө бас нэлээд 7 8 одоо баатрууд ингээд хажууд нь ингээд. Тэр чинь тэр хүүхдийн ар гэр нь хааны ивэлд ирчихэж байгаа байхгүй. Аав ээж нь манай хүү Чингэм хаан хүүгийн шадран шүү дээ гэд аав ээж нь хүрээд ирэх чинь тэр чинь ордонд хааны ивэлд ирчихдэг байхгүй. Тэр чинь амьдрал нь ар гэрийн амьдрал бас жоохон дээшлэнэ дээ. Тэр чинь хааны хишгийг хүртэж л амьдрна гэсэн үг шүү дээ. Хаан хүүдийн одоо шадар болж байгаа. Хааны хүүгийн шадар болж байгаа хүүхдүүд гэдэг. Ёст бол тэргүүн шадар нэлээ. Чингүми. Одоо Чингэм. Би уулна явмаар л байна. Гэхдээ утахгүй паганчууд асуудал үүсгэж магадгүй гэж өмнө зүгээс мэдээрлээ. Би паган руу явчвал дээр болов. Паганчууд асуудлаа үүсгэж магадгүй л дээ. Гэхдээ одоогор алба татвараа төлж л байна. Тиймээс хаан хүү та санаагаа чилээд хэрэггүй. Энд харин бэлтгэлээ улам хийвэл яасан юм. Баруун хойд зүгээс хайд авгах зүгээр байхгүй. Одоо энийг яах вэ? За яах вэ? Энэ бол таны аавын асуудал. Таны асуудал биш. Марко Поло шадар сайд ер нь ямар бодолтой байна? Таны аавд зөндөл зөвлөж байгаа. Гэхдээ Марко Поло энчээ таны аавын шадраар бас л удаан байна. Аав аваага хоёр нь явсан боловч өөрөө үлдсэн. Гэхдээ аав аваага хоёр нь нутаг буцаагүй. Ойр зур мужуудыг сонирхож л явлаа. Харин өөрөө таны аавын шадар болчихсноос хойш байнга таны аавыг бараад жил явж байна. Гэхдээ манай соёлыг маш их судалж байна. Тэгвэл би Марко ахын өргөнд очиж нэг асууя. За энэ Чингэм бол ер нь Марко Полотоо бас нэлээд дотн бас байсан. Марко Поло бол Хувлаа хааны шадар. Төрсөн эцэг Николо Поло, авга ах Матиу Поло гэд ирсэн штэ. За тэгж байхдаа энэ Иванус Монголын эзэн хаан Хувлагийн амьдралыг Марко Поло нэлээд сайн 17 жил одоо шадарнд байх хувь тавилантай хүн. Хажууд нь маш их зөвлөж исэн. За тэгээд ер нь шин имийг сурахын хажуугаар шин имийг бас өөрөө нэвтрүүлж нээдэгч байлаа. Тэгээд за энэ шандуу мужаар нь явчих, хөбэ мужаар нь явчих гэдэг юм уу зүгээр өнөөгийн хятадын зүгээр засаг захиргаагаар ярил л да. Тухайн үед өөр нэрлдэг байсан байж болно л доо. Шандуунараач байсан байж бол зүгээр ингээд тэр хавийн одоо мужуудаар явж ард түмний амьдралтай бас их танилцдаг. Марко Пологийн Иванусад хамгийн их дуртай хоол нь ламенес. Бас нэг ингэж түүхэд бичигдсэн байлээ. Одоо яг эн чинь бас нэг том маргаан удаагуулдаг штэ. Гоймон нөгөө паста байгаа штэ. Энэ одоо Италиас гаралтай юм уу, Хятадаас гаралтай юм уу гэдэг л. Нөгөө маргаан гардаг штэ. За яг төрүүлээд хэлэх юм уу? За. Марко Поло аваач тараана одоо. Итали руу. Тэгээд үндсэндээ тэнд паста үүсэж байгаа. Италийн үндэсний хоол гойм болсон. Тэрнээс шин Марко Поло гоймон гэдэг имийг нэг Италид аваачиж өгнө. Итали улсын үндэсний хоол бол гоймон. Гэхдээ Марко Поло Иванусаас авчиж ирсэн. Яг хөө тэгээ яриан дундаа явандаа ингээд яригдъя гэж бодсон. Чи яараа төрүүлээд яриулчлаа. За Марко Полото бол Чингэм хунтайж бол нэлээд дотно. Ийм одоо байж байлаа. Иванусын баруун хязгаар
Такалмаканы цөл, Лоб нурын оролцоо, хаан хүү хайдунгийн хуаран. Энэ хууль бусаар хаан ширээнд суусан хувлаа далайн чандын улс руу дахиад явах гэж байгаа гэлөө. Тийм ээ хайд үзэнтэй. Тэр одоо алтан ургаас өргөмжилгдөөгүй юм байж яагаараа төрлөх Монгол нутгийг маань хамран захирдаг байна. Цагаадагийнхантайч би нилээн зөрчилдөөнтэй байлаа. Харин ч одоо учраа олж л байна. Би ямар ч лсэн яаж хийж байгаад энэ муу хувлагаас хаан ширээг авах болно. Хар хориндоо би хаан ширээнд сууна. Хувлаа бол Нангаадын сүнсэнд эзэмдүүлсэн Монголоос нүр буруусан хаан. Тэр их орноо Нангаадч болж байна. Тэр өмнө зүгийн тариачин ард түмний их иргэншилд автаж уруулаа. Тэр Монголыг Монгол соёлоос нь холдуулж байна. За яах. Хувлаа хүчээ барах нь тодорхой л болно. Тэр хүчээ барнаа. Тэр хүчээ барж л таараа. Энэ удаагийн аяндаа амжилттай болно уу, амжилтгүй болно уу? Надад хамаа авахгүй. Маш их хохирол үзчихэл таараа. Тийм учраас хувлагийг би суултыг нь хүлээж л бай. Цэргийг энэ хооронд Яркандад нууцаар бэлдэг. Ойлголоо. Хайд үзэнтэй. Хайд яг энэ үед. Одоо баруун зүг одоогийн Шинжааны нутаг дээр л бас нэг юм хийгээд байна. Гэхдээ тэр чинь өгөөдөө хааны ачгүй шүү дээ. Тийм шүү дээ. Монголын хаан болохгүй газар байгаа юу? Байхгүй шүү дээ. Байхгүй. Угаасаа нөгөө тэгтээ би ингэж санаад байна. Өгөөдөө ур удмал захирах хэрэгтэй ухааны юм нэг таны ирж ялаа өртөөд. Гэхдээ ер нь бол өгөөдөөгийнхний хаанчлалыг толуугийнхан болгож авсан шүү дээ. Тэгэхээр чин зэрэг бид нар албан ёсны хаанчлалаа гэд ингээд хэлжсэн шүү дээ. Алдчихлаа гэд. Гэхдээ өгөөдөөгийнхээ хаанчлагтаа Монголын хаан ширээг өгөөдөөгийнхний тоглоом болгоод байсан шүү дээ. Тийм шүү дээ. Хатан төр өрөөл, бэрэн төр өрөөл. Тэр нэг хатан төр өрөхтэй хичнээн самарч хаяв. Чи санаж байгаа шүү дээ. Тийм. За түрүүн та нэг ярьсан нөгөө нэг нэвтрүүлгийнхэнд цэрэг бэлдэж ийн гэдэг байгаа шүү дээ. Тэр одоо байлтна гэсэн үг үү те? Өөрийнхөө харьяалаас цэрэг татчихлаа. Цэрэг татна. Хувлаг солдон гутал байлтна. За нэг сонирхолтой асуулт байна. За ер нь тухайн цаг үед ер нь Монголын эзэнтэх гүрэнд ер нь хүмүүсийн бие махбод бие биелдэр ер нь хэмжээ домжоо том байсан юм бол би лав жишээлбэл сүлд ингээд музей орж явахад тэр хувцсыг харахад нэлээд нүсэр хувцас харагдаад байгаа юм да. Ийм байгаа. За чи өөрөө би чи хэрвээ санаж байгаа бол би шамд хэлжсэн. Францын хаан 9 дугаар үеэр татарын элч орж ирсэн. Мөнх хааны элч орж ирсэн. Мөнх хаан хаа байна? Би ертөнцийн хааны зарилгийг хүргэх гэж ирлээ гэж хэлж ирсэн. Тэгэхэд метр 80 см-аас их өндөр дүү нуруутай. Тэгээд ийм битүү ийм сахалтай, зоримог сүрлэг байрын сүрдмээр ийм татар баатар орж ирсэн. Тэгээд бүгдээрээ тухайн үед европчуудын биеийн өндөр бол метр 70 орчим л байсан. Гэтэл тийм өндөр одоо өөрөөсөөс бараг 10 см өндөр хүн ороод ирлээ шүү дээ. Ордонд нь. Тэг гайхаад байж итлээ. Би байна гэж эсвэл үе хэлсэн шүү дээ. Гэтэл өмнө очиод хүндэтгэж ёсолтой шүү дээ. Тэгээд юу гэсэн? мөнгөн Чи өөрөө хаан манай хаанд дагаар орж газар нутгаа барьж үлдээ гэвэл манай хаанд дагаар ор. Тэгээд улсынхаа өнцөг болон бүрээс хамгийн шилдэг гар орчуудаа 100 одоо цуглуулад манай хааны улс руу явуулж тэгээд ертөнцийн нийслэлийг барья гэж одоо барих тушаал манай хаан чамд өгж байна. Наад цолоо ван болго гэд ингээд ингэж хэлжсэн. Гэхдээ саяын иймэрхүү утгатай үгийг дөрвөн орны хэлээр яруу найраг мэт шүлгэлэн хэлжсэн гэж байгаа штэ. Тэгэхээр бүр гайхаж жагаад вэргээлэн бушооныг явуулж исэн гэдэг. Тэгэхээр 13 зууны үеийн энэ монголчуудын дайн байлдааны нийгэмд бол ер нь бие хаавал их өндөр. За тийм байна. Тэгээд ер нь бол их бас их өргөндүү байсан. Тэг чи дайн байлдаан гэдэг чинь нэг чурнак юм байхгүй штэ. За бараг ер нь тэр торгууд цэргийн дээл гэдгийг хэрвээ чи зүгээр өмсөд үсэх юм бол за би бараг 2 орчим орч гэдэг юм аа. Маш том. Тэгээд их тийм том биетэй мөртлөө одоогийн морь маань арай жоох намхан болчих гээд байна да. Тухайн үедээ бас дайн байлдаанаас шалтгаалаад морь нь бас одоогоос арай жоохон чүчүүд өндөр байсан. За ойлголоо. За нэг бас нэг асуулт байна. Юу гэхээр одоо тарган юу нэр байсан бол?
За манай хувлаа хаан тархан байсан. Бусд нь бол нэг тархан Гүй яг уу ер нь ихэс дээдс маань жоохон найр цэнгэл думбаж эхлэхээрээ жаргалд ташуурч эхлэхээрээ хийдэг юмаа хийхээ болж дайн байлдаанаа болж хитрхи их одоо гамтдныг идэж чихэртнийг уугаад ингээд эхлэхээрээ л ер нь жоохон хүн өөрийгөө гаргуун таяад тэгээд ер нь бол биенжин ихсдэг. За яг тиймэрхүү тал бол бий. Гэхдээ манай ихэс дээдс уучаад хоорондоо нилээн нанчилдж зодолтоход очиж болиулж исэн гэд бүр түүхэнд бол байгаа штэ. Бороохоогоор зодож алаа болцгоо гэдэг нэг тэгжсэн тал бол бий. За яг тийм баг. За тийм учраас энэ удаагийн нэвтрүүлгийг манай хамтран ажиллагчаар 9 салон та бүгдтэйгээ энэ нэвтрүүлгийг хүрэхэд тустай үзүүлж байна. За 9 салон гэдэг нь үндсэндээ бол одоо хэрүүлэр тураах салон байгаа. За энэ удаагийн одоо нэвтрүүлгийн хамтран ажиллагч 9 салон маань PS Tower-ийн 15 давхар 500 тоо одоо өрөөнд та бүгдтэй эрүүл аюулгүй турах үйлчлэгийг үзүүлэхээр одоо бэлтгэж байгаа. Зүтгэж байгаа. Тийм учраас бас танаас тухайн үед ер нь бие махбодын хувьд эрүүл галбир зүүн хувьд ер нь ямар байсан талаар хэлчихсэн байгаа байхгүй. За ойлгомжтой. За ижил мөрөн Сараахт Мөнх Төмөр хааны өргөө Алтан ордны эзэн тулсан. Дорн зүгээс ямар чимээ байна. Хувлаа дахиад л далайн чанд дах Камакурагийн улс руугаа явна гэсэн бэлтгэлээ бүрэн базааж дуусгасан байна. За. Тэгээд өмнө зүгээс юу вэ? Илхан аргун инх 50 найрамдлын гэрээг ичнэ хүлээж авсан. Өөрөө цаашаа мамлюкуудаа өөрөө очроо олъё гэж байгаа биз. Одоо эн чинь Бэрх хаан хүлээгүй хааны үе дууссан шүү дээ. Эзэн дээдс минь. Тийм ээ. Би одоо Зүүн Карпат дээр миний хилийн харуул байгаа. Цаашаага би улам цэрэгээ оруулах болно. Зүүн Карпат одоогийн энэ Литвийн нутгаас Алтан ордны эзэнт гүрэнч нь одоо Балтикийн 3 орн баг шүү дээ. Латв, Литв, Эстон гэдэг. Латв, Литвийн энэ улсаас Кыргызстаны Исэл күүл нуур буюу Ишгэн хөл нуур хүртэл газар нутгийг Алтан ордон захирж байгаа шүү дээ. Бат хааны Алтан ордны ус байгуулагдаж байхад ийм том газар нутгийг. Тийм болохоор би цаашаага Унгар Болгар руу тамаач тавьчихсан л байгаа. Ариун Ром ямар удалтай байна. Ариун Ромын эзэн хаан 1-р Конрад дув дугуул байгаа. Албад говчорыг чинь төлжил байгаа шүү дээ. Ариун Ромоос би тэгтээ баг татвар татаад байна. Гэхдээ Москвагийн вангууд бас татвар баг байна гэж яриад байна. Энэ жил ер нь бас жаахан байгаль дэлхийг дэндүү ширүүн байлаа. Ургац их баг авч ийн гэж ярьж байна. Ямар ч байсан тоо ёсоор авна. Москвагийн вангийнхан тэгээд надад тоо ёсоор өгнө үсттэй. Өгөхгүй бол өөрөөсөө толгоогүй гэдгээ тэд нар ирвш ойлгож байгаа байлгүй дээ. Рязани ван тус болон Владимир Суздалаас Черногов мөн Киевэр үс Новгородоос бүгднгээс нь цэрэг тат одоо. Би цаашаага Ариун Ром руу дөхнө. Ариун Ром татвар өгнө гэж яагаад нэг бойл тасалт болоод байна. Өөрсдийнх нь асуудлын багц Ватиканы пап ямар бодолтой. Ватиканы пап 6 дугаар Александр тэнгэр тайснаас хойш одоо 4 дугаар Александр тэнгэр тайснаас хойш одоо Ватикан папаа сонгоог байгаа. Хамгийн хэцүү цэг нь Пош болоод байна. Бослог гаргаад байна. Пошийн бослогыг дарах тайлмаар би Ариун Ромын учрыг олох болно. Мамлюк юу болсон? Мамлюк бидэнтэй сайн харилцаад байгаа. Илхан тусдаа тэгээд учраа олно үз. Бэрх хааны заламжлагчийг тэрэнд санаа зовлтгоо. Одоо та Алтан ордыг заламжилсан байгаа шүү дээ. За. Ямар ч лсэн алба говчорыг тоо ёсоор нь бүрдэг. Алба төлж чадахгүй бол говчроо шийдвүлээрэй. Гэт ихтэй 5% говчорыг 3 болгоо. Бүр хэцүүгээдэл нэг болго. Та ийм инэрэнгүү хандах би ч гэсэн бас ард түмний амьдралыг ойлгож байна. 1-2 хооронд 30 аваарай. Хэрэв ургац сайтаа сайхан жилүүд гаргах юм бол албыг цааш нь өмнөх хэлбэр дээр нь авч тавь. Үүнийг би зайлиг болголоо. Ойлголоо. Мөнх төмөр эзэнтэй.
Мөнх төмөр алтан ордонд өөрсдийнхөө албыг ингэж яаж байгаа бол л та. Их сони юм аа. Ямар гоё баг татвар авдаг. Энд Оросын вангуудаас татвар татаад байгаа шүү дээ. Нийт 12-оос 21 балиг байсан Оросод. Батхан эзлээд нэгтгэсэн шүү дээ. Тэгэхээр чин зэрэг энэ Галиц, Малиц бүгднийг эзэлсэн шүү Черногов гэдэг те. Рязань гэдэг бүгдийг эзэлж чаддаг байхгүй. Тэгээ татвар яаж ийн? Үнэхээр хэцүү амьдрал нь энэ ард түмний амьдрал хэцүү байгаа бол нэг хөв дээр үрэх гэдэг байгаа байхгүй. 100 хоньны чинь нэг нь ав гэдэг гэсэн л үгүй шүү дээ энэ. Өнөөдөр бид нэр бас гөм сайхан зовж байна бас татвар дээр. Гэтэл манай хаадууд хүртэл эзэнт гүрний хаадууд маань хүртэл ард түмнээ ойлгодог байсан юм уу? Ямар ч лсэн их багал татвар татдаг. Мөнх төмрийн бодол Илхан тусдаа дахин сонирхол байлдаад ах сонирхол байгаагүй. Мөнх төмөр цаашаа Европ руу болж игэл ариун ром руу орох сонирхолтой байгаа учраас цэрэг татж байлаа. Алтан ордны байдал яг ийм дээрээ байлаа. Тебриз Илхан тулсын нийслэл. Эзэн хаан Аргун. Би Алтан ордтой инхийг сахиулах гэрээ байгууллаа. Мамлюк яаж вэ? Байбрас ч яах вэ? Халаагаа өгөх цаг нь болж байгаа биз? Байбрасын дараа нэг хүн гарч ирнэ. Хий юм бэ? Алжахан зэр. Тэр ямар хүн юм? Мамлюкуудыг эрхэж мэдэхгүй биш. Тэгэл өмнөх удирдагчаа дараагийн илүү хүчрэхгэн алаад л дараад нь гарч ирдэг шүү дээ. Миний газар нутаг одоо бид яг хуу Дамаскыг хараанда байлгаад байгаа ч гэсэн бүрнээ алдсан. Харин Багдад бидний мэдэлд байгаа л байгаа. Ямар ч лсэн Тэгр мөрнийг бид нар сахиж байгаа. Ефрат мөр рүү дахиж явж болно. Гэвч таны эцгийн хийж байсан тэр Ефрат мөрөн хүртэл давшижсэн тэр давшилт одоо яагаад чимбэ зогсож байгаа вэ? Наад мамлюкуудтай ч алтан ордон холбоотой байгаа. Хэрвээ мамлюкууд үгүй одоо бид нар мамлюкийг төвшөдгөх юм бол алтан орд орохгүй байх. Алтан орд надтай инхийн гэрээтэй. Мамлюктай инхийн гэрээтэй байгаа. Би мамлюктай хэрвээ муудалцаад дайрхал юм бол алтан орд гэж дундаар орохгүй. Ногой хаанч ногой ноён гэж яриад байгаа юм. За ногой ноён ч бол яах. Ааш муутаагаараа байж л байсан. Тэр одоо бидэд аюул учруулахгүй. Түүний загинж утахгүй дуусч байгаа. Тэгэхээр хамгийн хэцүү нь бол ногой байсан юм. Ашгүй ногоо биднээс одоогоор холтчиход байна. Мамлюкийн талууд хэрвээ дайныг эхэлж өдөөл бид нар хариуг нөгөн. Харин нэг юм хэлье. Тэгэр мөрөн дээр яралтай цэрэг хоримтлал. Мамлюкуд эхлэх юм бол мамлюк руу дайрна. Бид өөрсдийнхөө эцгүүдийн очиж байсан Улаан тэнгис дээр дахиж очиход ойрхон байгаа. Нэгд Улаан тэнгис дээр бид нар очичдаг юм бол харин Мисир руу орно доо. Мисирийн иргэншлиг манж байгаа мамлюкуд одоо бидний эсрэгт хиймч хүчтэй үзүүлэхгүйц. Харин урд далаа тэнгисийн бомбыг яаралтай бэхжүүл. Ямар ч хүч хөрөнгөөр хамаагүй түүнийг цэгцлэн зас эмхэл ормосыг худалдааны бомб толго. Ойлголоо. Султан. Илхан султан аргууны тушаал байлаа. Энд ч одоо хаана яваад байныг байршлын хувьд бол Ираны урд хэсэг. Тебриз хот биш үү те? Илхан тусын нийслэлсэн. Тэгэд Иран ч урагшаага тэр Арабын тэнгис рүү далаад гарцдаг шүү дээ те. Ормос бомб. Энийг одоо яа гэсэн үг? Маш сайн одоо хөгжүүлээ гэсэн үг. Цаашаа Арабын орнуудтай худалдаа хийх. Далаа тэнгисээр худалдаа хийх. Тэм сонирхолтой. Одоо хойно Алтан орд гэдэг нэг нөхөр тулцсан юм чи одоо яалтаач хэлээ. Гэхдээ Монголын эзэнт гүрэн ингэж задарч тэ 4-5 хаагд задарсан ч гэсэн энэ торгоны замыг бол дахин сэргээж хувлаан зарилгаар дахин сэргээж явуулсан. Харин хувлаа яагаад ч юм бэ? Өөрийнхөө төрлөх Монгол нутаг руу худалдаачдыг хаяал явуулсан. Яагаад ингэсэн мэдгүй уулна хар хорин бол дэлхийн эдийн засгийн төв байлаа. Яагаад хувлаа энэ Хамбаликт буюу одоогийн Бээжин хот тухайн үед одоо хятадууд нь даад уу гэж байгаа өөрийнхөө нэрлснээр Хамбалик гэж нэрлсэн хаадын хот гэсэн үг шүү дээ. Энийг л яагаад хөгжүүлсэн. Гэхдээ яг хөө хувлаа өөрийнхөө л байгуулсан улсаа. Харин умард нутгийг бол Монгол нутг руугаа бол худалдаачдыг их бага явуулдаг байлаа.
Чухмын хувлаа хааны өөрийнх нь шаран шангаас болж байгаа биз. Харин хувлаа одоо цагаадаагийнхан гэж нэг юм баруун талд байгаа. Хайдуугийн бас нэг бужигнуулаад бас нилээн өгөөдөөгийн эзэмшлийг одоо цагаадаагийнхны хаан тусыг өөрөө өгөөдөөгийн эзэмшлийн нөлөөнд ор байлгаж эхэлсэн. Тэгэхээр хүлээгүүтэйгээ харилцах хэрэгтэй болно. Нэг сони юм байдیں۔ Мөнх ариг бүх хоёр хоорондоо илүү дотносог илгэсэг байсан бол хувлаа хүлээгүүр бас илгэсэг. Ядаргаатай юм байдаг. Чингис хааны Ахмад хүү зүч чинь баг дүү тулуутайгаа аюу илгэсэг байсан шүү дээ. Хоёр дахь хүү цагаадаа, гурав дахь хүү өгөөдөө хоёр чинь хоорондоо их илгэсэг байсан бол тулуугийн дөрвөн хүүхдээс яг чад хуулаа төрчих юм аа. Том ах мөнх нь баг дүү ариг бүхтэйгээ их илгэсэг байсан бол хоёр дахь хувлаа нь яг доотлынхан гурав дахь төр хүлээгүүтэйгээ илгэсэг л байж л дээ. Тэр нь хувлааг бол ер нь бол хүлээгүү бас дэмжиж л байсан шүү дээ. Юан улсын хаан боллоо гэдэг. Тэгээд тэр хойно тэр юу булаацалтаж тэр Кавказ булаацалтаж тэр Азербайджааны газар нутаг дээр одоо тэр яалаа бэрх хүлээгөө хоёр ч нэг нилээн олж бие биенийг алж хятаж Монгол цэргүүд ингээд овоорж исэн шүү дээ. Тэр түүхийг хэрвээ иргэн санах юм бол Алтоорд Илхаад хоёр бие биенийг хүлээгөө хувлаа хоёр бие биенийг нөгөө Монголын эзэнт гүрний дотоодын зөрчилний ингэж явж исэн. Хичнээн сайхан хаан хүү хадаа яаж байлдаж явж байхгүй боллоо ч гэдэг үлээ. Тийм ээ. За яг ийм юм болж исэн. Одоо энэ дайнууд бол зогссон. Гэхдээ бие бинийгээ бас одоо хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч хувлаа цагаадаагийн талынхан өөрт нь нилээн одоо хэцүү байсан болохоор далайн зам нээж хүлээгүүтэй холбогдъё. Тэгэхээр одоогийн Шанхай, Нанжин, Гуанчжоу, Шинжин хавцааны бомбыг илүү сайн хөгжүүлэн далаа тэнгисээр явсан Ираны Ормоос дээр очих гэдэг байхгүй. Торгоны зам тийшээ явдаг байсан үнэн боловч ер нь Иранд маш их сувд үнэт эрдэнэсийн худалдаан тэнд болдог байсан. Тэгэхээр яаж ийн далайн худалдаа хийх хүссэн үсээгүй далайн худалдааг л хийх ёстой гэдгээ хувлаа ойлгож ирсэн. Тийм болохоор хүлээгүүтэйгээ уулзах гэж байгаа байхгүй. Одоо ингээд ах дүүсийн хүүхдүүд хоорондоо тоглож өсөж жагаад тэгэл ах нь Америк яваал, Солонгос яваал, Англи яваал, Герман яваал гэхэрсэн тэдүүсийн хүүхдүүд биенээс олдчихдаг шүү дээ. Тийм шүү дээ. Үеэлүүд, бүл дүүнүүд, үеэл дүүнүүд, хаяал дүүнүүд илүү. Энэ манай аав тэр нэг тэнд байгаа гэсэн ингээд тэр хүүхдүүдтэй би нэг хаяа ямар багасаа тоглож өссөн биш. Бүр багасаа л тэнцээ төрөөд одоо тэр улсын хэлээр ярьдаг болсон байлээ. Одоо монголоор хэл дороогүй англиар хэл дорсон хүүхдүүд одоо яалтай байлаа. Одоо хэл мэдэхгүй үнтэй юу ярих вэ гэдэг юм. Ингээд холддог л байхгүй юу? Өөр хүүхдүүд нэг холдчихдаг. Энэ бол зүгээр байдаг л зүйл шүү дээ. Гэр бүлүүдийн дунд. Тэрэн шиг л нөгөө одоо энэ хувлаач нь хүлээгүүгийн хаан тустай холбоо тогтоох гээд аргуун руу холбоо тогтоох гээд байгаа. Илхан одоо аргуун тус руу холбоо тогтоох гээд байгаа. Тэгэхэд далаад гарахад хамгийн түрүүнд одоо өөрсдөнд гай болно. Одоогийн Энтекетийн хойгийн улс орон өөрсдөнд айгүй хэцүү байлаа. Энэ бол нэгдүгээрт Вэт үндэстний Анам. Одоогийн Вьетнам гэсэн үг. Хоёрдугаарт энэ Камбож үндэстний одоогийн Камбож тухайн үеийн Кхмерийн хаан тус. Кхмерүүд. Тэгээд Лаос одоо энэ Лаос ч яг Анамынхаа мэдэлд бас байсан. Чампачууд. Чампагийн хаан тус. Тэгээд Индонез, Ява, Суматрын арлынхан өөрт нь айгүй тээг болж эхэлжээ. Тэгээд яг жахуу урагшаага баруун урагшаага явъя гэхээр зэрэг Жагрын хаан тус өөрт нь тулчаад байгаа юм. Жагрын иргэншил буюу Энтек. Энтек гэдэг чинь нэр нь хүн ам ихтэй бас тоглоом биш шүү. Энтектэй хэрвээ дайдах юм бол. Гэхдээ Энтекийн худалдааг бол хувлаа хаан бол хөгжүүлж ирсэн үнэн. Тэгээд яг Энтекийн хойно байгаа Паганы хаан тус буюу одоогийн Мянмар. Британий колони үеийн Бирм гэж байсан. Яг нэг Беназир Бухотогийн төрсөн нутаг л да. За яг ийм усуд өөрт нь урд нь тээг болж ирсэн байна. Хувлаа энэ усуудыг учрыг нь олно хэмээн яг ийшээгээ урайхадаа жанжин болон бусад цэргүүдээ ингэж явуулахын ачаагаар өөрт нь алба татвар төлөөгүйгээд сүм устаа худалдаа хийж исэн. Тэднүсийг эдийн засгаар дэмжиж исэн гэд ямар ч л байсан.
Камакурагийн шагуун тос буюу одоогийн Япон улс руу дайрах бэлтгэлээ. Хувлаа бүрэн хангаж дуусчээ. Оросын судлаач Скрицкий маш их судалгаа гаргаж бас бичижсэн. Энэ хувлаа хааны одоо юуны флотын талаар. За тэгэхээр энэ хувлаа хаан их газарт үнэндээ бүрэн хяналтаа ингээд бүрэн тогтоолоо. За харин Япон бол тэр нэг жоохон бацаан хаан ширээ суусан ба шүү дээ. Тэр бол зүгээр чи хурж ирээд намайг далайгаталж ирээд намайг дийлчих ухааны юм ярьсан шүү дээ. 1274 онд нэг ийшээ нэг явуулсан. Гэхдээ дотоодын бас нэг ширүүн зөрчилдөөн болоод байсан. Тийм болохоор зэрэг хайдуутаага өрн даш хаан хүүтэйгээ ч гэдэм юм ингээд хувлаач нэлээд зөрчилдөөнтэй байсан шүү дээ. Тийм болохоор энэ 1274 онд яралтай усан флот байгуулад явуулчихсан байхгүй юу? Харин нэг сонь юм байгаа. Төдийлөн их анхаарал тавиагүй энэ шиг. Тэр нь бол Камика далайн шоргонд сонсон юм. Одоо 1281 он хувлаа 2 дахь удаага цэргээ эмхэлж байсан юм. Одоо флот. За ер нь бол Солонгосын газар нутаг. Одоогийн Солонгосын газар нутаг. Өмнөд Ханжин бомбд яг энэ хавцаа цэргээ ер нь бол эмхэлсэн. Гэхдээ манай хаан 1266 оноос эхлээд энэ Японы арлууд руу ер нь бол сонирхож исэн. Япон руу бас илч явуулж исэн. Тэгээд алав татвар гэхэд японочууд татгалзаж исэн. За тэгээд 1271 онд хувлаа хаан Япон руу илч илгээж ингээд дагаар очих гэсэн чинь өгөө гэсэн. Тийм. За ингэж явсаар байгаад асуудал бол ингэж үүссэн юм л да. За тэгэхээр энэ ер нь бол японочууд руу яаж игээд явж номхдогё. Тийм болохоор зэрэг одоо энэ Солонгос жанжин томилж эхэлсэн. Мөн Хятад жанжин томилж эхэлсэн. Харин сүн улс руу тэгж усан онгоцоор явж эзэлсэн Монгол жанжин байгаа шүү дээ. Ажуу жанжин. Сүбэдэ жанжны хүү шүү дээ. Монголын хамгийн анхны бөгөөд дэлхийн хамгийн анхны гэж хэлж болно. Адмирал хүн баг. Усан флотын адмирал. Усан флотын адмирал хүн багхгүй юу? За тэгэхээр энэ ажуу жанжиныг ийшээ явуулъя гэхэд өөрөө бас Монгол жанжтай жоохон хармалсан уу, гамсан уу, хадгалъя гэж бодсон уу? Монгол жанжтыг бол арай өөр жанжин томилё гэж тэгж бодож ирсэн. За ингээд хувлаа хааны флот бол ер нь бол энэ дэлхийн 2 дугаар дайнд Нормандад 1944 оны 6 дугаар сарын 6-нд буулгасан том десант буулгах болсон шүү дээ. Энэс яг за энэ десант буулгалт эвдсэн баг. Рекорд тогтоосон байх нь тухайд. Тогтоосон баг. За тэгэхээр чинь 1281 онд хувлаа хааны энэ одоо байгуулсан флот, усан флот. Дэлхийн далай тэнгисийн гүрэн Англи, Франц, Испани, Португал, өөр Америк эдгээр усан онгоцны ойлголтгүй байхад Монгол орн бол хувлаа хааны байгуулсан энэ Иван улс бол яаж ийн бүхэл бүтэн усан флоттой байсан байгаа. Усан зэрэг. Усан зэрэг гэсэн ойлголт биш тийм чинь. Далайчт нь тий. Нөгөөдөл чинь нөгөө морио унаал газар дээр л ингээд яваад байдаг юм байна гэж бодоход. За ер нь бол Японы эсрэг хөдөлсөн 2 дахь флот хувлаа хааны флоттой энэ зэрэгцэх флот байгаагүй. За энэхүү томоохон довтлогоон бол ер нь бол 1281 онд одоо хийхээр болсон. Одоо энэ довтлогооноо хийхээр болсон 4200 усан онгоцтой 150 мянган цэрэг хамрагдсан. Татагдсан байна гэсэн үг. 4200 усан онгоц. За тэгээд эртний Грек Персийн хооронд болсон энэ Саламины тулалдаан, Дарданеллийн хоолойн, Грекийн тэнгисийн, Эгийн тэнгисийн тулалдаан энэ Перс Грекүүд хоёр талаасаа нийлж хувлаа хааны онгоцтой ингээд уралдуулах юм бол хааны ч хүрэхгүй байсан. Хүчүүхэн байсан гэсэн үг. За ер нь Англи, Испани хооронд болсон тэнгисийн тулдаанд хоёр талаасаа ер нь хоёр талаасаа нийлээд 250 онгоцтой оролцож исэн. Англи, Испани дай хожим ингээ болж яхад. Хувлаа хааны өдөлгсөн флотонд нь 700 жилийн турш дэлхийн түүхийн хамгийн том өргөн хэмжээний флот. 1281 оноос 1944 он хүртэл хувлаа хааны флот шиг дэлхийн хамгийн том усан флот байгаагүй байхгүй. 1281-ээс 1944 он хүртэл.
Норманд одоо 2 дугаар дайны 2 дугаар фронт шүү дээ. Норманд хүртэл 700 жил. 700 жил ийм флот бол байгаагүй. За яг хөө энэ Нормандад одоо буулгасан одоо Гитлер Герман руу холбоотнууд арьсан шүү дээ. Энэ бол Хувлаа хааны байгуулсан флотоос их онгоцтой их үедээ бас арай илүү. За энэ орчин үедсэн арай энэ рекордыг эвдсэн. Тэгэхээр 700 жил Иван улсын флот шиг флот ер нь дэлхий дээр бол байгаагүй болж таарч. За холбоотны юутай ингээд харьцуулах юм бол холбоотны харин Портсмутаас Норманд хүртэл 170 км явах шаардлагатай л байсан. Портсмутаас Норманд хүртэл Ла-Маншийн хоол агатлах гэдэг л гэсэн үг байхгүй да. Тэгээд шатхуун бүхий хөдөлгүүртэй онгоцнууд зүгээр 6 цагийн дотор туулдаг. 2 дугаар дайны үеийн онгоцнууд бол Хувлааны хөлөг онгоцнууд бол хөдөлгүүр гэхээсээ илүү далбаатай салхины хүч чиглэлээс хамаарат ингээд хөдөлдөг. Ингээд далбаагаа ингээд хөдөлгөөд ингээд залдаг. Одоо мотор нь байгуул тий. Тухайн үед мотор зохион байгуулдаг. За тэгээд энэ солонгосоос хөдөлсөн онгоцнууд нь болохоор зэрэг 200 км явж байгаад Японд очих гэдэг байхгүй. Солонгосоос хөдлөн штэ. За тэгээд энэ Хятадаас одоо бас хөдлөнө. Одоогийн энэ Боохот ингэсэн сурагч байгаа Нанжин, Гуанчжоу, Шанхай хавьяас. За Гуанчжоугоос хөдлөхгүй. Шанхай, Нанжин, энэ Тэнжин хавьяас одоо хөдлөе гэж бодъё л да. Хятадаас ингээд хөдлөнө. За тэгэхээр энэ бол 1400 км замыг далаа тэнгисээр тулаад Японд очих гэдэг юм. Газрын зураг дээр иймхэн ойрхон байхад хөө гэж боловч бодит амьдрал дээр тэр чинь бас хол шүү дээ. Тийм байна. Тэгвэл Хятадаас биш Солонгосоос хөдөлсөн юм байна. Тэгэхээр Солонгосоос ингээд хөдлөнө. За энэ би одоо сая хэлсэн шүү дээ, 4200 орчим одоо усан онгоцнууд ингээ байсан гэд. За тэгтээ нэг юм байна. Энэ 1281 онд энэ хөдөлсөн флот бол нийт тоон 4200 орчим тэдгээрийн хөлөг онгоцнууд. Тэгээд дунд онгоц, жижиг онгоц, том онгоц гэсэн 3 ийм онгоц байдаг. Тэр том онгоц нь сэргээ зөөгөөд ингээд явд юм. Тэр жижиг дунд онгоц хамгаалдаг бололтой. Эхлээд тагнуул туршуулын онгоц ч гэдэг юм уу. Эхний ээлжинд ингэж явах хэвээр. За ер нь бол нэг харийн нутагт руу ингээд дайраад нэг гэл бол одоо бас жоохон бахархмаар зүйл бас биш байх л та. Гэхдээ энэ бол тухайн үеийн цаг үеийн байсан Хувлааны шийдвэр эзлэн дүрмгийлтэй ингээд явъя гэд одоо шийдсэн шийдэл. За энэ флотын онгоцнуудаас 1170 онгоц нь ойролцоогоор 72 м урт том гэд ангилалда хамаарч ирсэн байна. 72 м урт том. За тэгээд том онгоц нь 400 тонны даацтай. Хятадын судлаач түүхчд ингэж тэмдэглэж үлдээсэн. За нэг хөлөг онгоц ойролцоогоор 20-с 60 цэрэг байрлсан. Тэгээд 600 нь болохоор зэрэг дунд зэргийн. Харин 900 онгоц, 600 онгоц нь бол дунд зэргийн онгоц, 900 онгоц нь жижиг гэсэн ангилалд хамаарч ирсэн байна. За сум, зэвсэг, хоол хүнс, цэвэр ус ачсан энэ олон тооны хөлөг онгоц бас явсан. За тэгэхэд бас ингээд ашрамт нь хэлэхэд энэ флот хөлөг онгоцны тооны хувьд түүхчид 4200, 4100, 4400, үгүй 5000 гэд маш олон өөр байрлалаар ингээд тайлбарлаад байна. За ямар ч хэлсэн 4000-аас 5000-ийн хооронд л онгоцнууд бол явсан юм байна. За тэгээд энэ флотыг барьж байгуулахад нийтдээ одоо ингээд 17000 орчим Хятад, Солонгос, Монгол цэргүүд бол оролцсон. За Францын түүхч Рене Гросегийн бичснээр Хувлаа хааны 2 дахь флот нь 1281 оны 5 дугаар сард хөдөлсөн. Нийтдээ 45000 орчим Монгол цэрэг, зөрчид цэрэг, уугар цэргүүд 120,000 орчим Хятад болон Солонгос цэргүүдээс бүрэлдэж ирсэн. Английн түүхч Жон Мааны судалгаагаар үзэж явах юм бол Японыг 1281 онд айлсан Хувлаа хааны флот 4400 хөлөг онгоцтой, тэдний 900-г нь солонгосууд, 3500-г нь хятадууд босгосон гэж тэмдэглэсэн байна. За солонгос болон Хятадаас хөдлөх хөлөг онгоцууд Японы EQ тэгээд Цушима гэсэн арал дээр ингээд очиж уулзалдах юм байна. Ингээд солонгосоос явна, Хятадаас явах байхгүй. Тэгэд Цушима EQ гэдэг арал нь хамгийн түрүүнд тааралддаг. Японы арал тааралддаг. Энэ дээр хоорондоо ингээд бөөгнөрөөд ингээд уулзалдах хэрэгтэй юм байна. Төлөвлөгөө нь бол энэ тэд тэндээсээ нийлж хагаад хамтдаа өргөн флотоор цаашаа явах ёстой. За тэгээд цаашаа 50 км яваад
Японы арал дээр бүгдээрээ бууна гэсэн юм төлөвлөгөөтэй байж. За ингээд яаж ийн? Ийм олон онгоц ингээд хөдлөхөөсөр аргагүй болсон байна. Хувлаа хааны зарлаг. Камакурагийн хаан тулсыг эзлээ дээр. Ойлголоо та. За энэ тэ бүгдээрээ бүх цэргүүд нь ус онгоцон дээр суугаад хицэнгэргээд арна шүү дээ. Баада ингээд амар сүртэй том юм ус онгоц болоод. Одоо Камакурагийн Япон ус руу одоо өнөөгийн Япон руу 1281 оны 5 дугаар сард их талаад гарлаа. Тэд нэр эхлээд EQ болон Цушима аралдаар уулзалт болно. Их хол явчихин те бас. Их хол явчих. Их өргөн фронтоор бас дайрчин те. Тэг өргөн фронт. За тийм ээ. За тэгэхээр нэвтрүүлгийн төгсгөлд үзэж та бүхэндээ хамтран ажиллагч Есүс салоныг бас санал болгож байна. Хэрвээ магадгүй үзэж та бүхэн эрүүлэр дор хүсэлтэй байх юм бол PS 515 дугаар 505 дотоод Есүс салон дээр очиж үзлүүлээрэй. За энэ удаагийн нэвтрүүлгийг хүрээд төр өндөрлөө. Бидний бас үйл хэрийг дэмжиж эрхэм үзэж та бүхэн лайк, шеэр, сабскрайб манайха харамгуу дараарай. Мөн энэ доор гарч байгаа одоо данс руу бидэрт одоо бяцхан сэтгэлийн тус дэмийг та бүхнийг хайрлаарай гэж хүсэж байна. Донешны харамгүй илгээгээрэй. За ингээд энэ удаагийн дугаарыг нь хүрээ завсарлаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.